зүгээр. Орчлаа. За. Одоо тайван байж болно. Даралт нь жоох их гиснээс юм болсон байна. Тайвшруулалтыг хийсэн байгаа. Надад би сая хин марсан уу? Алч та босгоод тооч. Хүй. Гүтэй та босгож яах хэрэггүй. Жоох амар хэрэгтэй. Би 60 жил амарсан. Алин нандаа наваа босгоод. Ерхэлэгч боломжтой. Би таны бишээ тавь. Гэхдээ чи харин миний урд яваад түрүүний охины аль өрөөнд твтчихснийг болоод тал та. Төрөний охин гэж та тэр хүүхдийг өөрийнхөө охиноо гэж бодоод байгаа юм уу? Одоо таны охин чи 26 хүрсэн байгаа шүү дээ. Гэхдээ би мэдчихэж штэ. Чи ч одоо намайг тэнэг гэж бодоод байгаа. Үгүй уучлаарай ерхэлэгч. Ерхэлэгч. Та одоогоор тайван байх хэрэгтэй. Хэрвээ нөхөн миний охин юм бол энэ бяцхан мэдээ байх нь. Өнөөдрийн дотор энэ охины талаарх бүх мэдээлэл нь надад болж ирнэ. Уучлаарай. Зөөгч танаа батар чинь босчлаа. За би тэлээд өгье. Танаа юу байх вэ? Энержистрийн батар байх нь. Нэг авчих байнга авах шаардлага гарна шүү дээ. Юу гэсэн үг вэ? Дуустгүй битэр юм уу? Үгүй. За чи зайг сегмент гэдээ ороод таа. Ийм олон батар авч мөнгө өгж байгаа нэг авчихад л мартагдаж шүү дээ. Энэ одоо надад бараагаа шахах гэдэг юм байна. Хотлоо ярьж байгааг нь шалгаж ил та. Оо. Нэрээ ярьсан байна шүү. Гинесийн амжилтыг тогтоосон батрыг юм. Хүүхэд хүртэл амдаа ихээс сэргэлсэн байдаг юм биш. Эртхэн мэдж байхгүй яаваа. Тэгсэн бол муу охин минь гэмтэхгүй байхгүй юу? Багасаа хасрамжин газар өссөн юм бэл. Тэгээд гэр бүл найз нөхдөд ахын байхгүй болохоор охиноо ганцаараа өсгдөг. Дээрээс нь сайхан хүнд мөнгөний өрөнд ороод бас охиныхоо имчилгээний төлбөрийг олох гээд энэ төвцөө зарах гэж байгаа юм байна. Чи цогоор уцст та. Тэгин охинд ажлын байр гарга гэж намайг хэлсэн гэдэлж. За чи байж. Сайн байна. Би энэ төцийг авъя гэж ярьсан хүн байна. Йоо, сайн байна та. Би яг юмаа янзлаа байж гисэн. Та халуун юм уу? Зүгээр. Би харин их аятайхан байрлалтай мөртлөө хямдхан болохоор сонирхоод авчихсан. Гэхдээ чи тэгээд ийм хямдхан зарчхаар зүгээр үү? Харин мөнгөний ирэг гараад агч. Энээс өөр ямар ч арга байсангүй. Тэгээд дараа нь юу хийх юм бэ те? Оройгоор нэг зөөгчийн ажил байгаа. Тэрийг л хийндэ. Чи надад ийм ашигтай хөрөнгө оруулалт хийсэн юм чинь би чамд тусалж болох уу? Чи энд яваад очаарай. Миний нэрийг хэлвэл ажлын байртаа олчих واخа. Хөөх. Чи айгу том газар шүү дээ. Баярлалаа гэж. Харин чамд баярлалаа. Ямар гоё юм бэ? Нэрээ би энд байгаа бүх кофе цайны хэрэгслүүд үлдээнэ. Одоо би ямар ашиглах юм биш. За ашгүй. Бүр хожоотой нэр болчлаа. Ямар гоё. Баярлалаа гэж.
Намагстай уучлаарай. Чи улам завааруулаад байна. Уучлаарай. Би хэн цэвэрлэгээний мөнгөний өгнө үү? Би бохирцсон уц өмсдгүүлтэй. Намайг тэгээд цамцны мөнгө түл гэж байгаа юм уу? Чи төлж чадах уу? Чадна. Хэдий 100к байхт болно үсттэй. Би шилжүүлчихье. 5 сая л байна. Юу гинэ? 5 сая. Амныхаа заргуу нэгчих шүү дээ. Чи хөө ядаж яахан баримжаатай өгнө хэлдэг үү? За ядаж 500,000 гэсэн бол би итгэхээр байла. 5 сая гинэ. Ямар ичдгүй л уурчин бэ? Энэ хүн харахад бас тийм ч мөнгөгүй хүн биш юм шиг байна. Хүүхийн цахим хүртэл үнэтэй харагдчих. Энэ үнэртэй ус нь ямар гоё юм бэ? За яг. Зүгээр. Хэрэггүй. Юу гэсэн бэ? Яа, инэрлээ. Чи юу бодоод байгаа юм бэ? Бушуухан мөнгө өгчөө зутаач. Та надад дугаар өгч. Тэгээ Viber-аар холбогдоод хэмжлэл явуулаа. Зулаа дахин. Цэнлээ. Холсон шүү. Холсон.